За одоо яг энэ ч бэлгүүр маань байх хэвээр. Одоо яг тэр зохиужийг харагдаж байна. Замынхын цааталтыг би алхаж исэн болоо. Ер нь гарах байсан баг. Илүү гоё тод гарах байсан баг. Батарейгаа солиулах бичлэг байгаа. Миний үндсэн гар утас болох 3 дахь үеийн iPhone SE. Батарейгаа цэнэглэх болгонд, гар утсаа ашиглах болгонд, гар утсан дээр чинь цахилгаан гүйдэл гүүх болгонд, сугарсан электронууд нааш цааш хөдлөх болгонд энэхүү батарейн дотор чинь бол одоо стресс үүснэ гэсэн үг. За сайн байцгаана уу, энэ удаагийн Apple Store тусалж байгаа одоо шалтгаан болон холбоотой болсон зүйл нь их гоё амьдралд бол ойрхон мэдрэмж бол төрүүлсэн байгаа. За энэхүү удаагийн бичлэгээр хэдүүлээ анх одоо энэхүү iPhone SE авсан түүх, за тэгээ Nevada мужийн Apple Store-ийн одоо харьцуулалтууд, батарей солиулалт, за тэгээ батарейны тайлбарыг одоо атомын түвшинд бол хийсэн байгаа. За тэгээ батарейны тохиргооны бас одоо жижигхэн зааврууд, за тэгээ хамгийн сүүлд нь Apple-ийн бас үнэгүй батарей солисон түүхийг бол хэдүүлээ энэ удаагийн бичлэгээр бол одоо үздэсгийх нэ. За миний хувьд болохоор 6 жилийн турш барьсан iPhone 7 Plus-ыгаа одоо үйлдвэрлэлийн системийн тулаад iOS 15 тулсныхан дараа iPhone 13 загварыг бас хэсэг нэг ганц сарын хугацаанд бариад, за тэгээд ер нь бол одоо энэхүү яг одоо 3 дугаар үеийн iPhone SE-г худалдаж авъя гэдэг шийдвэрийг гаргаад 2022 онд бол энэхүү гар утсаа худалдаж бол авч исэн. Цоошин бүтээгдэхүүн авна гэхээсээ илүүтэйгээр одоо байгаа юмдаа сэтгэл ханамжтай байх буюу iPhone SE-гээ дахиад он удаан жил одоо барихын тулд энэхүү утсаад одоо урамшуулад батарейг нь сольж бол одоо өгөх зорилготой бичлэг маань бол одоо ингэж эхэлж байна. За бичлэгний энэхүү хэсгэрээ болохоор Nevada мужийн нийт 5 ширхэг албан Apple-ийн дэлгүүрийг бол одоо оноо хөгжүүл үнэлэх байгаа. За мэдээж хэрэг Las Vegas хотод 4 ширхэг нь бол байгаа. За Reno хотод болохоор ингээд 1 ширхэг нь бол байгаа. За тэгээд ер нь бол за яг Las Vegas-ыг зүгээр Улаанбаатар гэж ойлгох юм бол Reno-г бол одоо дархан гэж ойлгож болно. За тэгээд миний хувьд хэдий Reno хотод одоо байсан хэдий ч Apple-ийн энэхүү салбар дээр нь бол би бол очоогүй, онцгийн шаардлага байгаагүй болохоор, за тэгээд бас ер нь залхуур эдсэн болохоор ер нь бол энэхүү Reno хотын аль биесийн салбар дээр бол зочлоогүй. Тийм болохоор одоо чинь энэ дээр бол оноо хөгжүүл одоо чадхааргүй байна. За харин Las Vegas хотын хувьд болохоор энэхүү дөрвөн салбарыг одоо ярих юм бол, за ямар ч гэсэн хотын төвд байгаа хоёр салбар нь болохоор 2000 оны ихэр бол одоо нэгдэжсэн юм байна. За тэгээд дараа нь 2015-17 онуудад болохоор дараагийн одоо Apple самарлан Town Square гэх энэхүү хоёр салбар нь бол бүр дараа нь бол ингээд нэгдэжсэн юм байна. За бусад салбаруудаар нь зочлохдоо бол миний хувьд бол одоо дүрс бичлэг бол хийгээг байгаа. Харин Caesar Palace-ын салбар дээр орохдоо бол би нэг богинохон хэдхэн секундын дүрс бол авсан. За та нар бол ер нь Caesar Palace гэж бол мэдэх бах. Шартал киноны 1-р ангийн сцен дээр болохоор Caesar Palace руу орох гэж буудал дээр яг захиалга өгөх гээд одоо киноны дөрүүд маань бол яг ирдэг. За яг тэр хэсгээр нь очиод би бол нэг хэдхэн секундын дүрс бол авсан. За тэгээд миний хувьд бол одоо хамгийн түрүүнд бол хамгийн таалагдсан салбар бол хэлье гэж бол бодож байна. За хамгийн таалагдсан салбар маань болохоор хотын төвдөө байдаг Apple-ийн Forum Shop буюу одоо Caesar Palace дотор байрладаг Apple-ийн салбар бол надад бол хамгийн их бол таалагдсан. За яагаад вэ гэхээр миний зүгээс ер нь бол яг энэ яг үндсэн дөрвөн салбараар дөрвөлнгөр нь ороод одоо менежерүүдтэй нь яриад ер нь заавал одоо технологийн Apple-ийн холбогдлолтой зүйлс ярихаас гадна зүгээр л нэг хүн чинь нэг заримдаа нэг хүнтэй нэг юм ярмаар санагдаа зүгээр нэг ойр зургийн юм яриад нэг байхад нэг хүний нэг хандлага нэг одоо мэдрэгддэж штэ одоо ямар нэгэн газараар орж үйлчлүүлэхэд нэг тийм одоо нэг мэдрэмж авдаг. За тэр талаасаа бол Caesar Palace Apple Forum Shop-ийн одоо ажилчид болон одоо менежер, ахлах менежер бол маш их бол таалагдсан. За бүр нэр цохож дурдвал одоо Caesar Palace салбарын одоо ахлах менежер Тони гэдэг ах бол надад бол маш их таалагдсан. Үнэхээр одоо гайхалтай одоо ахгүй бол байсан. Дан аз одоо Apple-ийн зүйлс ярихаас гадна амьдралын одоо харах үнц гэх мэтчсэн зүйлс нь бол маш их таалагдсан. За тэгээд тухайн салбарын Тони одоо ахлах менежерийн доор ажилладаг Connor болон Zach гээд хоёр менежер бол ах бол байсан. Тэр хоёр ах ч гэсэн мөн ялгаагүй маш гоё бол ах нар бол санагдсан. За тийм учраас одоо Forum Shops салбарт бол би бол одоо 10-аас 10 оноо бол одоо өгнө. За дараагийн таалагдсан салбар нь болохоор Apple бол Summerlin бол салбар байгаа. За энэ бол мэдээж хотоо захад байрладаг нилээн зайтай бол газар. За энэ салбар бас яагаад таалагдсан бэ гэхээр Caesar Palace-тайгаа бас ерөнхий адилхан бол ажилчдын хандлага, менежерийн хандлага бол маш их таалагдсан. За бас дахиад нэр цохож дурдах юм бол за менежерүүд бол Eric болон Steve гэдэг бол хоёр ах нар бол байсан. Тэгээд Steve гэдэг ахтай ярилцсан. За тийм бээр Steve Jobs-тай адилхан нэртэй Steve гэдэг өөрийгөө бас жоон шоглож боллоо да яриадсан. За тэгээд бас ажилчид нь бас аюу хөөрхөн ажилчтай бол байж бол таарч ирсэн. Тийм учраас надад бол бас Apple Summerlin салбар бол маш их бол таалагдсан. За мөн ялгаагүй 10-аас 10
10 оноо л өгнө. За тэгээд бусад хоёр үлдсэн салбар буюу одоо Apple Fashion Show, за тэгээд Apple Town Square гэдэг хоёр салбарууд бол үлдэж байна. Энэ хоёр салбар бол нөгөө хоёр саний ярьсан салбартайгаа харьцуулахад ер нь бол яг адилхан бас мэдрэмж бол өгч чадаагүй. Тийм болохоор би энэ хоёр салбаруудад бол 10-аас 5 оноо л өгөөрэй. За яг Town Square салбарт одоо утсаа солиулсан, батарейгаа солиулсан учраас яг 10-аас 6 оноо л өгч болж байна. Одоо өглөөний 10 цаг 18 минут болж байна. За энэ удаагийн бичлэг маань маш удаан хүлээгдсэн, хоцорж орж таарж байна. Тэгээд батарейгаа солиулах бичлэг байгаа. Миний үндсэн гар утас болох 3 дахь үеийн iPhone SE ингээд одоо iOS 15 3-аас хойш өдөө болтол ингээд 15, 16, 17, 18 5 дахь жилдээ одоо ингээд яг ашиглагдаж бол ингээд явж байна. Тэгээд хизээ батарей хэлхэн 77 байсныг би мэдэхгүй байна. Тэгээд 80 Sports учраас бас солиулж болно. Тэгээд ямар ч байсан энэ гар утасныхаа батарейг нэг солиод эргүүлээд одоо батарей хэлтийг 100 олгоод дахиад нэг 5 жил барихын төлөө одоо ингээд батарейг солиулах гад явах гэж байна. Тэгээд энэ удаагийн бичлэгтээ тавтаа морилно. За яг одоо миний байгаа хотод 4 ширхэг аль бисний Apple-ийн дэлгүүр байгаа. Apple Fashion Show, Apple Forum Show, тэгээд Apple Town Square, Summerlin гээд. За одоо яг бид нар одоо энд байна. Тэгээд хамгийн хоолны Summerlin гэдэг энд нь үдийн. За тэгээд ойрхон гэвэл одоо энэ дээдлэр дээр нь гарч байгаа хоёр сонголт байна. Тэгээд хамгийн тэр доор нь одоо Town Square гэдэг газарт нь болохоор бас яг одоо дунджаар нэг холоороо хоёрт орж байгаа газар. Тэгээд миний хувьд бол яг энэ бичлэгээр бол энэ хоёр ойрхон л очихгүй яг энэ Town Square-д барилдаг App Store руу нэг очиод бол батарейгаа солиулах байгаа. За тэгээд миний хувьд өглөө дэлгүүрийг нь уулна шууд нэнгүүд нь шууд хамгийн ихний үйлчлэгчээр орё гэж болно бол бодож исэн боловч бол тэгэж бол таараагүй. Дэлгүүр нь нэгдээд цаг гарангийн дараа болж байхад нь бол миний хувьд бол очиж бол таарж исэн. Тэгтээ тэгээд ер нь ажлын өдөр байсан учраас бас очир дараа нь ер нь гайгүй ах гэж бас ер нь бол бодсон. Тэгээд яг Town Square-ийн тэрэлд очиод яг дэлгүүрийнхэн яг хажууд нь яг очих гэсэн боловч яг олдоогүй. Тэгээд яг ойрхон байгаа хамгийн том зогсоол дээр нь ямар ч гэсэн машинаа үлдээчээд өөрөө тэгээд алхаж байгаад бол одоо дэлгүүрийгээ олсон байгаа. За одоо яг энэ дэлгүүр маань байх хэвээр. Одоо их тэр зохиожиг харагдаж байна. Замынхаа цааталтыг би алхаж исэн болоо. Ер нь гарах байсан бах. Илүү гоё тод гарах байсан бах. Ямар ч байсан дэлгүүр дээр ирчлээ. За ямар ч ингэ дэлгүүр рүү ороод ирсэн. Тэгээ намайг орж ирсний дараа яг надад тусалцаа үзүүлэх хүн маань ойролцоогоор нэг 10-20 минутын дараа ингээд ирээд туслахаар байсан. Тэгээ би яг хүлээж авах орондоо яаж зүгээр яг дэлгүүрийнх нь иргэн тойрноор алхаад энэ ч юу вэ гар утас өнөө те зүгээр яжхаар цаг үрхийн тулд одоо энэ нэр нь бол алхаж эхэлсэн байгаа. Тэгээд манайд бол ингээд харж ин тэгээд яаж зүгээр л тайлаа. Тэгээд за худлаа өнөө бас те энэ ч iPhone байна тий. За ингээд энэ ч хүчнийх нь хэсэг ингээд зуг байд юм байна. За ингээд дараалалаараа бүгднийг ингээд сайхан яраатална ингээд тавьсан байсан. Тэгээд миний зүгээс бас ингээд харуулах үүднээс та сонирхуулах үүднээс ингээд ямар ч сан дүрс бол ингээд мэдээж хэрэг бол авсан байгаа. За тэгээд ингээд одоо л яг iMac-ийн эсвэл эхэлж байна. iMac-ийг бол та нар л мэднэ маш цэвэрхэн завартай оглонгны сонголттой бол ингээд сүүлийн загвар нь бол гарсан. За энэ дээр л одоо кейсүүд нь байна. За Apple-ийг original silicon. За тэгээд тонголог кейснүүд нь байна. За хойдлынх нь MagSafe гээд сорон дор наалдаг аксессуар нь харагдаж байна. За ингээд ерөөсөө кейсийн сонголт бол бас өөрхөн олон төрлөөр бол байсан. iPad-ны кейснүүд бас нэлээд өөрхөн байсан. За тэр ухаалаг keyboard нь байна. За Apple Watch-ийн бас нэмэлт осорнууд тавьсан харагдаж байна. За тэгээд sleeve-нүүд компьютернийх нь харагдаж байна. За энэ хэсгүүд дээр болохоор за миний зүгээс яг хүн таралтайсан болохоор яг доошоо камера бол бас шилжүүлээдсэн. За энэ AirTag-ны бас осорны юмнууд байна. За keyboard-ны юмнууд байна. За энэ дээр AirPods Max, за iPad Pro харагдаж байна. За Mac Mini-ийн speaker-нууд, за Apple TV бас харагдаж байна те. За энэ хэсэг дээр бол яг компьютернууд байна. За компьютер нь л мэдээж хамгийн сонирхолтой. Мэдээж хэрэг надаа гар утас ихээс илүүтэйгээр яалтчгүй компьютер бол хамаагүй гоё санагддаг. Тэгээд ихтэрөө эзэний цагт заавал одоо
одоо Max төрлийн чипийг болохыг бол би бол зорж байгаа. M5 Max эсвэл M6 Max чиптэйг л одоо авч бол тарах бах. За энэ бол 36 GB-ны RAM-тай MacBook Pro-гийн загвар байна. Үнэхээр 16 инчтэй болохоор амар ялтчгүй том байгаа юм л та. Амар л нүсэр том хүнд бол санагдсан. Гэхдээ хэдий тийм ч гэсэн үзүүлэлт талаас нь үнэхээр супер учраас үнэхээр бол гоё санагдаад байгаа. За энэ болохоор silver өнгөтэй нь бол байна. Яг надад бол яг харьцуулгаад ийм цайвар цагаан өнгөтэй нь бол гойс бол санагдаад идэг. За энэ болохоор 24 GB-ны RAM-тай нь бол байж бол таарсан байна. За тэгээд хөдөлгөж барьж энэ болохоор яг 13.3 инчтэй нах шүү байна. Барьж ингээ хөдөлгөхөд яхад бол маш гоё тийм чанартай гэдэг нь бол Apple-ийн компьютерд бол анзаарэгддэг. За энэ дээрээс бол одоо MacBook Air-үүд маань бол эхэлжийн сэнсгүй загвар учраас сэнсний дууралт байхгүй гэдэг утгаараа маш гоё байдаг. Air-ийн загвар Pro-гоос илүү онцлогтой ганц давуу тал нь гэвэл за энэ дээрээс MacBook Air-үүд бол харагдчихээн. За энэ бүгдэн дээр нь Apple Intelligence-ийн зардал тавигдсан байсан харагдаад. За Apple Watch Ultra байна. За тэгээд Ultra бол одоо extreme одоо байгальд явдаг хүмүүс энэ батарейнд дуусчих. Байгальд одоо гарч тасгал хөдөлгөөн хайк хийдэг хүмүүст бол зориулагдсан бол байдаг. Тэгээд ялч үйлдлийн системийг харуулах маш дуртай учраас юм л одоо гарт барьсан төхөөрөмжний settings general about руу н орох тийм хобби юм аа. За тэгээд Apple Vision Pro олсон. Тэгээд цаг тавуулж жагаад Apple Vision Pro-гийн турших боломж бол байсан. Тэгээд миний зүгээс тэгээд нэгч одоо ямар сүртэй зүйл байгаа штэ гэж зүгээр гадна талаас нь харуулаад та өнгөрөе даа гэж бол бодсон. Тэгээд уул нь бол ямар ч нэг хэд хоногийн өмнө яг цаг тавуулаад яасан бол мэдчихээг яг тэр дэлгүүрийн ажилтнтай цуг одоо яг тий надад яг завчлахаа өгөөд яг Apple Vision Pro туршлах боломж бол мэдээж хэрэг бол байхаа үед бол байсан. Тэгээд миний хувьд бол нэг сонирхоогүй. За энэ дээр Apple Watch-уудыг бас ингээд гоё тавьж ирсэн байна. Тэг би бол цаана одоо батарейгаа солиулах хүн л гарч ирэхийг хүлээдэг байгаа ш. Тэр хүн баг цайндаа орж ин гисэн үү гэсэн. Цайндаа баг гарч ирж байгаа гэсэн баг шүү. Би буруу санааг бол. Ямар ч үсэн тэгэл дэлгүүрийн хувьд бол иймэрхүү бас нэг том биш нэг жижигэн биш нэг дундаж хэмжээний л дэлгүүр шиг бол санагдсан. За энэ болохоор хар өнгөтэй Apple Watch Ultra байна. Ингээ барьж ингээд ашиглаж яхад бол үнэхээр л сүртэй л одоо мэдрэгтэй байгаа. Тэгээд миний зүгээс бол одоо жишээ нь Apple Watch Series 3-ын Nike гэдэг загварыг нь л ашиглаж ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол Apple Watch-ийг бол за хүнд бол ямар ч хэрэггүй зүйл юм байна гэдэл зарж ийсэн. За энэ бол Apple TV 4K бол харагдаж байна. За удирдлага нь бол бас нэлээд хөөрхөн цэвэрхэн санагдсан. Яг гадаргууны материал нь бас хөнгөн цагаан айгүй тийм бас гарнаас гулгаж унах гээд байгаа юм шиг бол бас мэрэгдэм байлээ. За энэ бол мэдээж хэрэг Apple-ийн speaker байна. За тэгээ яг миний батарейг солиулахыг намайг хариуцсан ажилт нь бол ирж бол таарсан. Утсаа ингээд яг батарей солиулахаас өмнө одоо яг юу болсон бэ гэхээр ингээд ер нь ярих юм бол хүн ингээд хагалгаанд орохоос өмнө бүрийн шинжилгээ ингээд ордог шиг утас маань ч бас ингээд задаргаанд одоо орж батарейгаа солиулахаас өмнө бас ингээд шинжилгээнд хамрагдаад жижигхэн тийм diagnosed тест бол утсан дээр бол хийд юм байлээ. Тэгээл за болчлоо утсаа өгөрөө гээл тэгээл утсаа өгсөний дараа бол аюу эвгүй мэдрэмж бол төрд юм байлээ. Үе чи юу лээ гэдэг яг үндсэн гар утас байхгүй болчоор хүн чинь бас аюу сонирн болд юм байлээ. Тэгэд ямар ч миний дүрсээ бичижсэн бол гар утас бол мэдээж хэрэг бол байсан. Тэгээд Азараас банкны карт дээр бас яг тусдаа явж исэн болохоор тэр аваар юм авахд бас банкны картаа өстэй яг өвчлэн хүний гар утсаар Apple Pay-ээр төлбөрөө төлдөг болохоор бас хэрвээ банкны карт өгөх гарсан бол ойрхон гараад юм авах үзэх одоо асуудал гарвал би ингээд яг тэр хувьд бол үнэхээр одоо банкны карт хөрсөн бол бас үнэхээр бас хэцүүдэх байснаас мэдсэн. Тэгээд ямар ч ус уцаа ингээд өгөхөд болж байгаа эвгүй мэдрэмж л төрд юм билээ. Тэгээд аюу хоосон мэдрэмж бол төржсэн. Тэгээд ямар ч уцаа бол өгсөн. За ер нь бол уцаа өгчөө төрөөд ирлээ. Тэгээд уцааг өгч явахд ямар ч байсан өнөөдөр яг манай дэлгүүр дээр цаг тавуулж авсан уу гэж асууж ирсэн. Тэгээд цаг аваагүй гэсэн чи за тэгвэл энийг уншуулчих гээд нэг QR уншуулад тэр QR-ыг уншуулж дуусч одоо мэдээлэлээ бүгэлсний дараа яг тэр батарей солих яг тэр техникийн тусламж үзүүлэх хүн нь одоо тань дээр нэг 15-20 минутын дараа 10-15 минутын дараа тань дээр хүрээд ирнэ гэдэг би хүлээж ширээн дээр нь сууж агаад тэгээ хүн үрж ирээд тэгээ би яг дахиад нэг утсан дээр хідэн яг Find My гэж зарим нэг тохиргоо унтраагаад тэгээ намайг backup хийгээг байна гэх тэгэхээр би зүгээр угаасаа нэг тэгс юм шаардлагагүй зүгээр гээл тэгэл яг миний 3 дахь iPhone SE $69 төлбөртэй тэгээд их тухайд яг цаг 11:40 50 болж исэн баг.
Тэгэл яг ер нь нэг удахгүй цаг 2 цагийн дараа авчих واخ гэсэн чинь юу вэ? Бүр намайг 16 цаг 15 минутаас хүрээд иргээ. Тэгээ би нилээн хүлээхээр болчоо л сууж ин. Тэгээд утсаа өгцөн. Одоо л би яг дүрсээ болоо iPhone 6s-ээр ингэ бичиж. Тэгээд за утсаа нилээн удаан бол угаасаа хүлээхэн тодорхой болсон учраас миний хувьд бол одоо кино театр болоод бол кино ол үзсэн. За тэгээд киногоо үзээд гарч ирээд гар усныхаа мэйлийг шалгасан чинь айл хэдийнэ бол одоо жишээ нь мэйлүүд бол ирсэн байсан. За хамгийн ихний мэйл нь болохоор товлсон цагаасаа бүр 30 минутын өмнө бол одоо гар утсанд бэлэн болсон шүү. Ирээд аваарай гэсэн мэйл бол ирсэн байсан. За тэгээ батарейгаа солиулсны дараа settings general гээд about гээд оронгууд parts and service гээд хэсэг байгаа. Тэрнлэгөө оронгууд батарейны одоо юм үйлчлэгийг авсан учраас одоо service history гэж бол үүссэн. За тэгээ батарей хэсэг рүү орох юм бол статус дээр genuine буюу одоо монголоор одоо махчилж орчвол одоо оригинал одоо батарей солиулсан гэдэг баталгааны одоо тийм ногоон тэмчээгтэй бол одоо юм settings-ний бол хэсэгтэй бол болсон. Ер нь бол одоо чинийг өнөөдөр авахгүй байлаа гэж бодоход бүхэл бүтэн 2 сарын хугацаанд хүртэл одоо хүлээлгэж дэлгүүр дээр нь байж болох юм байна. За тэгээд хэрвээ энэхүү 2 сарын хугацаанд гар утас авах хэрвээ ингэ боломжгүй болвол одоо энэхүү утасын дугаар руу холбогдоод өөр ямархуу байдлаар одоо утас авах боломжтой гэдэг тодорхой болгоорой гэсэн бол ихний имэйл бол ирсэн байсан. За хоёр дахь имэйлтэй холбоотой бас сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр ер нь нэг батарей солиулж байгаа зүйл маань Apple Care гэдэгтэй бол орж байгаа юм байна. Тэгээд зүгээр л одоо гар утасны засвар үйлчилгээ гэхээсээ илүүтэйгээр заавал одоо Apple-ийн нэршилсэн Apple Care үйлчилгээг ингээд сонгосонд баярлалаа. Ингээд баталгаа засварчнаар баталгаатай ингээд Apple-ийн батарейг ингээд ашиглаж байгаа шүү гэдгийг бол нэмэлтээр бол дурдсан байсан. За тэгээ мэдээж хэрэг төлбөрийн баримт нь бол ирсэн байсан. За тэгээ баримт дээр яг одоо нэмэлтээр такс буюу татвар нь одоо $5 78 цент нэмэгдээд нийт одоо $69-оос $74.78 центийн нийт одоо төлбөртөөр бол одоо гар утасныхаа батарейг бол солиулсан. За хамгийн сүүлийн мэйл нь болохоор бас их сонирхолтой. Яг тухайн яг одоо надад үйлчлэгээ үзүүлсэн одоо Alex гэж залуу юм байна. За тэгээд яг энэ хүү үйлчлэгээ хийхэд ер нь хэр байсан бэ гэдэг ер нь судалгааны маягийн имэйл бол ирсэн байсан. Энийг нь бол би тухайн үед нь бол хараагүй бүр дараа нь бол харсан. Тэгээд энэ дээр нэмэлтээр хэлэхэд анх миний гар утсыг авсан хүн, за тэгээд дараа нь миний гар утсыг өгсөн хүн хоёр өөр хүн байсан. Тэр хоёрын одоо аль нэг нь Alex байсан юм уу үгүй юм уу эсвэл цаадлынхаа өрөөнд нь батарей солисон хүн эсвэл өөр хүн байдаг бах. Тэгээд ямар ч энэ мэйлийнхэн судалгаанд нь бол би бол одоо оролцоогүй. За энэ хүйсгэр их сонирхолтой зүйл бол ярих хараа. Түүхэн талаас нь харах юм бол 1817 онд Йохан Арфедсон гэдэг одоо энэ хүү Швед эрдэмтэн маань за ингээд чулуун дотроос энэхүү одоо элементийг бол олж ирсэн юм байна. Чулуу гэдэг үг маань грекээр болохоор lithos гэдэг үг байдаг учраас тэрхүү олсон элементээ болохоор одоо түүнтэй холбоотойгоор lithium гэж бол нэрлэж ирсэн юм байна. За тэгээд энэхүү одоо lithium гэдэг одоо энэхүү элемент маань атомын бүтцээвд болохоор 3 протоноос одоо цөмөн бүрддэг учраас одоо химийн үлэх системийн одоо 3 дахь элементэр бол одоо яг энэ хүүгсдэгтэн дээр бол яг энэ хэвд бол байрладаг. Одоо бид яг 10 жилдээ химийн элемент үзэж явж байхдаа бол одоо танилцчихсэн байна. Lithium гэх энэхүү элементийг болохоор ихэвчлэн бол одоогийн байдлаар 3 зүйлд бол ихэвчлэн бол ингээд ашиглаж байгаа маань. За батарей буюу бидний одоо мэдэх компьютер, гар утас, автомашин гэх зүйлсд одоо ашиглагдж байгаа маш түгээмлэр. Ягаад одоо яг одоо түгээмлэр ашиглагдж байна вэ гэхээр үйлдвэрлэг өртөг талаас одоо маш бусад батарейны технологитой харьцуулахад хямдхан учраас ингээд масс одоо батарейнд бол ашиглагдж байгаа. За тэгээд эмийн бас одоо зүйлд бол ашиглагддаг юм байлээ. За тэгээд бас цөмийн бөмбөгт бол ингээд ашиглагддаг юм байна. Тэгээд цаашдаа ер нь бол одоо lithium ion гэдэг одоо элементээс гадна өөр одоо батарейны технологиуд одоо юу орж ирж байгаа вэ гэхээр бас одоо технологи байгаа бас яг маш хүчтэй ирээдүйд яригдж байгаа бас нэг одоо технологи нь юу вэ гэхээр квант батарей бол байгаа. Квант батарей бол одоо жишээ нь маш хүчтэй бол одоо яг судалгааны түвшинд бол явагдаж байгаа. Тэгээд квант батарей бол мэдээж хэрэг сүүлийн байдлаар бол хизээ яаж гарах гэдэг асуудал бол мэдээж хэрэг бол энэ сэдвээс бол одоо жоохон хамаарлаг бол явж байна. Ямар ч одоогоор бол lithium ion батарейг одоо л ярьж авъя. За тэгээд lithium ion батарей гэдэг lithium ion гэдэг нь яг юу вэ гэхээр за lithium гэдэг атом маань байна. За тэгмэд хамгийн гадна талд нь тойрж эргэж байгаа хамгийн гадна талын электрон маань одоо хасах цэнэгтэй электрон маань ингээд сугарч үсрэнгүүд одоо тухайн атом маань нэмэх цэнэгтэй үлдэнгүүд яг одоо энийг бол lithium ion гэж бол нэрлэдэг юм байна. За ямар ч үс яг товч одоо яг шинжлэх ухааны анх яаж гарсан түүх талаас нь ярих юм бол ямар ч юм бол ингэж бол таарж байна. За дараагийн хэсэг нь бол маш сонирхолтой. За энерги алдах буюу утасныхаа тэжээлийг батарейнаас авахд яг юу болдог вэ гэдгийг хэдүүл бол ингээд тайлбарлая. За ямар ч юм бол одоо яг батарей гэдэг зүйл маань болоод яг 3 зүйлсээс болоод яг бүрдэж байгаа гэж ойлгож болно. Анод, катод, за тэгээд яг
дундалт нь одоо тусгаарлагч буюу одоо аюулгүй ажиллагааг хариуцж явдаг хэсэг нь гэсэн үг. Батарейгаар утас тэжээгдэж байхдаа анаад болон катодын талд одоо ийм одоо химийн урвал явагддаг юм байна. За энийг бол би бол нарийн бол тайлбарлахгүй. За яг харах юм бол анод гэдэг юм нарийнхаа юм одоо зүйл байгаа. За катод гэдэг бас юм нарийнхаа зүйл байгаа. За тэгээд тусгаарлагч нь бас юм нарийнхаа зүйл байгаа. Батарейгаар утас тэжээгдэж байхад анод дээр байрлагдсан литиумны атомнаас нь одоо гадна талд эргэжсэн нэг электрон нь одоо сугараад катод дээр ирж байгаа. Сугарсан электронтой болцохороо литиум атом маань нэмэх цэнэгтэй болж үлдэж байгаа. За тэгээд энэхүү нэмэх цэнэгтэй үлдсэн литиум маань литиум айон болоод за тусгаарлагчаараа дамжаад катод талдаа ирж байгаа. Харин яг энэ тусгаарлагчаар бол аюулгүй байдлын үүднээс бол одоо яг энэхүү электрон буюу одоо энэхүү цахилгаан гүйдэл маань бол одоо явахгүй. Logic board буюу утасны маань одоо платаар одоо дамжаад бол одоо катод дээр ирж байгаа гэсэн үг. Энэ тусгаарлагч бол одоо маш чухал үүрэгтэйг болох нь анзаарж байгаа. Зөвхөн одоо нэмэх цэнэгтэй литиум ионыг л одоо зөвхөн нэвтрүүлнэ. Цахилгаан гүйдэл буюу одоо хасах цэнэгтэй электроныг бол одоо дамжуулахгүй. За яг иймэрхүү журмаар одоо яг 100% батарейны цэнэгтэй байсан утас маань ингээд одоо ашиглах тусам ингээд 100-аас тэг хувируу одоо ингээд очих хүртлээ маш олон тооны одоо асах цэнэгтэй электронууд маань одоо яг батарейнаасаа ингээд одоо logic board-ороо дамжаад одоо катод дээр ирж байгаа гэсэн үг. За тэгээд яг бодит зүйл харуулах гэдэг би утас бол яг авчирсан байгаа, дийлгцэн. За хэдүүлээ бол одоо харах юм бол энэхүү утасны маань батарей маань болохоор одоо яг энийг залгадаг хэсэг харж байна. За яг энэ залгагдж байгаа хэлхийг битүүрүүлэхийн тулд одоо энэхүү хэсэг маань одоо яг хэлхээ ингээд битүүрэх хэвээр. За хэлхээ битүүрэхийн тулд ямар ч энийг хэдүүлээ уцтайгаа ингээд бол холбож гинэ гэсэн үг. За ингээд ямар ч ингээд яг орж байгаа. За энэхүү батарейн дотор сугарсан литиум ионы хамгийн гадна талын электрон маань одоо ингээд сугарж яваад одоо энэхүү утсыг бол ажилуулж байгаа гэсэн үг. Тэгээд яг ингээд яг хэлхээ бүтэн зэрэг тойрох хэрэгтэй. За тэд нар сугарсан электрон маань одоо явсараад буцаж одоо эрэхтэй энэ батарейны маань одоо катод буюу яг одоо катодынх нь одоо хэсэг дээр нь одоо байрлаж байгаа гэсэн. Би дараа нь яг хэсэг дээр яг энэ батарейг яг задлаад яг ямар бүч систем вэ гэдгийг энэ дээр нь яг одоо ойлгуулах маягаар бол би дараагийн хэсэг дээр бол тайлбарлая. Тэг ямар ч байсан суурсан электрон маань одоо утсаа ажилуулчаад эргэж ирээд одоо хэлхийг битүүрүүлэхийн тулд одоо катод дээр бол хадгалагддаг байх нэ. За тэгээд 100%-аас тэг хүртэл утсаа ашиглаж дуусах хүртэл электронууд маань сугарж явсаар агаад ямар ч катод дээр ирж одоо бүгд бол хадгалагддаг гэсэн үг. За мэдээж хэрэг одоо утас маань тэг хөвтэй болсон. Эргүүлээд одоо энерги авах буюу одоо тгээсээ 100% хүртэл бол эргээд цэнгийг бол авах хэрэгтэй. За тэхийн тулд за одоо бидний яг энэхүү катод хэсэг дээр хадгалагдсан бүх одоо энэхүү хасах цэнэгтэй электронуудыг эргүүлээд одоо анод хэсэг дээр одоо аваачихын тулд бид нар одоо гадна талаас одоо эрчим хүчний үүсвэр буюу утсаа ингээд залгуурт одоо адаптераар залгаж бол одоо нэмэлт электронуудын тусламжтайгаар одоо энэхүү одоо хадгалагдсан одоо энд байгаа электронуудыг эргээд одоо катод руу авчирна гэсэн үг. Тэгэхэд бол бид нар юу хийдэг вэ гэхээр утсаа бол цэнэглэдэг. Утсаа цэнэглэхээр юу болж байна вэ гэхээр хэлхээ маань болохоор тухайн утас маань эрчим хүчний их үүсвэр маань анх байсан одоо батарейнаасаа биш адаптернаас болоод авч ирнэ гэсэн үг. За тэгээд энэхүү яг процессыг харах юм бол яг саяны эхний хийсэн одоо электрон явсан зам маань буцаад одоо эргэж бол ирж байгаа гэсэн. Катод хэсэг дээр байрласан хасах цэнэгтэй электронууд маань залгуур залгасны тусламжтайгаар залгуураас ирж байгаа нэмэлт одоо электронуудын тусламжтайгаар анод хэсэг рүү ингээд буцаж бол ингээд очиж байгаа. За тэгэнгүүт мэдээж хэрэг энэ талтаа үлдсэн нэмэх цэнэгтэй литиум атомууд маань мөн адил одоо яг тусгаарлагчаараа дамжаад эргээд бол одоо анод тал дээр ирж байгаа. За тэгээд тгээсээ 100% хүртэл одоо цэнэглэгдэхэд эндээ байсан электрон бүгд бол тэндээ бол очиж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр яг нэмэлт жижигхэн одоо зөвлөгөө өгөхөд бол утсыг тэг хувь хүртэл буюу одоо ингээд энэ талтаа ингээд маш олон тооны литиум айон буюу нэмэх цэнэгтэй литиумны атомыг маш олноор нь ингэж одоо авчрах нь буюу утсыг тэг хүртэл одоо ашиглах нь утсанд бол батарей талаас бол одоо халдаа гэж бол үздэг юм лээ. Тэгэхээр одоо жишээ нь дор хаяж 20% ч юм уу 30% ч юм уу 40% та байхад нь уцаа ер нь бол цэнэглүүл зүгээр гэсэн үг. Ер нь бол тэг хүртэл бити бол буулгаж байгаа гэдэг бол зөвлөгөөг бол өгд юм байлээ. За тэгээд энэ хичээлийн хэсэг дээрээс ер нь бас юуг ойлгож болж ийнэ гэхээр бүх зүйл хоорондоо холбоотой гэдгээс анзаарч болж байгаа. Батарейс бол асуудал маань ингээд явын явсаар одоо бүр одоо эрчим хүчний системтэй хүртэл ингээд холбогдож ирж байгааг бол анзаарч байгаа. За тэгээд эрчим хүчний систем
цахилгаангүйдлийг гаргахын тулд одоо манай Монгол улс бол одоо ихэнх нөөцөө бол одоо нүүрснээс авж байгаа. За тэгээ тэр нүүрсийг бол одоо жишээ нэг ах одоо жишээ нь хүрддээд бидэрт бол одоо эрчим хүч ирж байгаа. Тэгээ нэг талаас бол одоо жишээ нь миний зүгээс одоо батарей репортыг бол үйлдвэрлэлийн систем мэдлэгүүд дээр байнга ярьдаг. Хэрвээ та нар одоо жишээ нь юу гэдэг чинь iOS 26-гийн тэр үйлдвэрлэлийн систем л апдейт хийх юм бол тэр утсан дээр бол одоо чинь батарей эдэлт бол арай илүү байх шүү гэдэг бол би хэлдэг. Тэрэн цагаараа ер нь яг юу болж таарж байна вэ гэхээр миний ярьж байгаа батарей репорт маань нэг талаасаа эрчим хүчний системд одоо өгөх ачааллыг багасгахаас гадна нөгөө үгээр болохоор тэрхүү одоо нүүрсийг авчрахад тусалж байгаа тэр одоо ах хүүд бас одоо нурууных нөлтөлтийг багасгахын тулд бас тодорхой хэмжээнд бас хувь нэмрээ оруулж ийн гэж бас ойлгохдохоор байгаамаа. За саяны дурдсан ASK буюу одоо анод, катод, за тэгээ голд нь байгаа одоо тусгаарлагч одоо энэхүү одоо 3 нэмгэн зүйл бол байгаа. Энэ гурыг бол гуруулан ингэж нийлүүлээд за тусгаарлагч бол мэдээж хэрэг гол нь бол байгаа штэ. За тэгмүүд энийг гонжирлцсан урт болсон юм ингэж одоо хумайд ийм болгоод за тэгээд нөгөө хоёр талаас нь ингээд янз бүрийн материалууд буюу одоо копер гэх мэтчлэн материалуудыг ингээд хоёр талаас нь хавчаад нийлүүлж ингэж барингууд яг энэхүү одоо батарей маань болоод ингээд бий болт юм байна. За тэгээд ямар ч байсан энэхүү батарей маань бол одоо юу гэсэн мэхээр яг энийг голд нь болохоор ингээд яг хумайд анод, катод болон тусгаарлагчийг нийлүүлээд ингээд хумж базаад хоёр талаас нь ингээд дахиад давхар өөр материалуудыг хавчиж өгөөд одоо ямар ч энэхүү литиум айон батарей маань болоод ингээд бүрддэм байна. За сая бол мэдээж хэрэг товчулт урдсан литиумны атом маань бол одоо жимээр ийм бүтцтэй 3 электронтой, 4 нейтронтой, 3 протоны одоо ийм цөмтэй гэж бол хэлсэн. За тэгээ хамгийн гадна талд хэрэгжсэн электрон маань сугарж үсрэнгүүд яг юу болоод байна гэхээр энэ сугарж үсэрсний тоо хэр их байгаагаас хамаарат батарей хэлт маань болоод ингэ тодорхойлогддог юм байна. За logic board буюу одоо адаптер ашиглах үед хэр их хэмжээний сугарсан электрон энэгээр одоо дамжиж одоо явна төдий чиний батарей хэлт чинь бол буурна гэсэн үг. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр анх гар утсаа худалдаж аваад гар утсаа хасаагаад цэнэглээд ер нь утсаа өдөр тутамдаа ашиглаж л байгаа бол та нарын гар утасны плат дээр сугарсан электрон буюу одоо цахилгаангүйдэл одоо гүйж байгаа гэсэн үг. Цахилгаангүйдэл гүйж ийна гэдэг чинь утсаа ашиглаж ийн гэсэн үг. Тийм учраас та нарын батарей чинь угаасаа хүссэн хүсээгүй батарей хэлт чинь бол нэг хувиар болоо доошлосоор байгаа тул амарсан. Батарейны насжилт гэдэг зүйл үүсдэм байна. Үйлдвэрлэлийн систем талаасаа батарей хэлтийг зөв тодорхойлохын тулд утсаа бол апдейт хийх хэрэгтэй. Утсаа апдейт хийнгүүд хүмүүсийг батарей хэлт бол унаад ийн гэж бол надад бол комент дээр одоо баг хэдэн удаа орж ирсэн мэдгүй. Энэ үйлдвэрлэлийн систем л апдейт хийсэн чинь миний гар утасны батарей хэлт унчлаа гэдэг үгийг би үнэхээр бүр за хэдэн зуун удаан жааш ямар ч маш олон удаа сонссон. Тэгээд тэр бүрчлэнгийнхэн доор нь би тайлбар бол хэлж ийсэн. Та нар гар утсаа ашиглаж байгаа учраас батарей хэлт ч юм унж байгаа. Та нарын гар утасны платан дээр чинь цахилгаангүйдэл гүйж байгаа учраас та нар гар утсаа ашиглаж байгаа учраас батарей хэлт ч унж байгаамаа. Түүнээс ч бол үйлдвэрлэлийн систем апдейт хийсэн учраас батарей хэлт ч унна гэж бол байхгүй. Тэгээд ерөөсөө ийм яг энэ зүйлийг ойлгуулахын тулд одоо чинь яг энэ хэсгийг би бүр ингэж одоо шинжлэх ухааны төвшөнд атомын төвшөнд одоо литиум гэдэг одоо атом маань яаж ажилтгаас сугарсан электроноос хамаарч одоо батарей хэлт ундаг гэдгийг та нарт тайлбарлахын тулд энэ хэсгийг бол одоо маш нэрийн ярихыг хүслээ. За тэгээд одоо энэ хэсгийг үзсэн хүмүүст бол одоо баярлаа. За тэгэхээр одоо юу гэсэн үг байх нь вэ? Ерөнхийд нь ойлгох юм бол за энэ батарей чинь бол одоо энерги байнга алддсан байна. За энерги байнга буцаагаад ингээд авдсан байна цэнэглэснээрээ. За тэгээд ер нь эцсийн байдлаар ойлгоход энэхүү батарейн дотор чинь ер нь бол энерги бол хадгалагдаж байна. Энерги хадгалагдаж байгаа буюу цахилгаангүйдэл ашиглаж байна. За цахилгаангүйдэл буюу одоо сугарсан электронуудыг нааш цааш одоо явуулж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол одоо жишээ нь батарейгаа цэнэглэх болгонд гар утсаа ашиглах болгонд гар утсан дээр чинь цахилгаангүйдэл гүүх болгонд сугарсан электронууд нааш цааш хөдлөх болгонд энэхүү батарейн дотор чинь бол одоо стресс үүснэ гэсэн үг. Байнгын одоо энэ зүйл маань одоо энэхүү цикл маань давтагдахын хэрээр энэхүү батарей маань стресстэй насжилтанд хөгшрөөд за тэгээ батарей хэлт маань бол одоо ундын байна. Яг хүнтэй адилхан. Яг л биологийн процесс ямар ч ялгараадах юм алга хүнтэй бол яг л адилхан. Юмыг байнга юм хийгээл байх тусам өөрөө тэгээ ядрын штэ. Тийм учраас яах нь батарей хэлт маань ундын байна. Хүнээс ялгарахгүй байна. Тий. За би эзэж iOS бичлэгнээсээ гадна одоо торгоо ярина гэж бол одоо бодож ийсэнгүү. Ер нь тэгээд би одоо үйлдвэрлэлийн системийн бичлэгнээсээ тусдаа
утасны тохиргоо ярих одоо айгүй дургүй байдаг. Жишээ нь одоо батарейн хэмнэхийн тулд энэ тохиргоог хасаагаарай, энэ тохиргоог унтраагаарай одоо гэх мэтчлэн те ийм зүйлүүдэд зөвлөхөр надад шал удахгүй тэнэг санагдаад идэг. Одоо тэгснээс шулууган бол одоо утсаа бити ашиглалт энэ тэгвэл батарейч одоо багасахгүй гэж одоо хэлэх нь бол надад бол амар санагддаг. Тэгээд энэ ч угаасаа тэгээд хамгийн бол угаасаа төгс зөвлөгөөнд бол одоо тооцогдно гэдэгт бол би бол 100% бол итгэлтэй байна. За тэгээд ямар ч ихний хамгийн хоёр төгс одоо зөвлөгөөг хэлэхэд за батарей чинь хэрвээ муудаад ивэл гар утсаа бити ашигла. Тийм. Гар утсаа ашиглаж байгаа болохоор батарей ч муудаад байгаа. Тийм. Энэ бол хамгийн ихний төгс зөвлөгөө. За хоёр дахь төгс зөвлөгөөний юу гэхээр утас чинь ер нь халаад ийна гэд ер нь бас аюу гомдлууд байдаг. Тэгэх юм бол ерөөсө хөрөгчин тийчихтэй 5 минут тийчих. Тэгэх юм бол сайхан тийм буцаага сайхан хөрчин. За энэ хоёр зөвлөгөө бол энэхүү одоо зөвлөгөө хэсгийн хамгийн төгс хоёр зөвлөгөө нь юм аа. За тэгээд ганц удаа энэ дүрмээ зөрчөөд утасны батарей хэмнэхийн тулд буюу одоо би яг өөрийнхөө одоо энэ хүү барьдаг 3 дахь үеийн iPhone SE дээр батарейгаа хэмнэхийн тулд ямар одоо тохиргоо хийдэг вэ гэдгийг бол та нарт бол мэдээж хэрэг харуулъя. За миний хийж байгаа энэ тохиргоонууд бол сүүлийн үеийн супер утаснууд дээрх одоо зарим тохиргоонууд нь бол одоо байхгүй. Надад бол тийм лаг утас байхгүй болохоор надад лаг тохиргоо байхгүй. Зөвхөн хөрхий миний энэ утсан дээр л байдаг өөрхөн би хийдэг хитэн тохиргоогоо та нарт бол одоо харуулъя гэж одоо бодлоо. За хамгийн идэг тохиргоо маань болохоор SIM-ийнхаа пинг бол унтраадаг байгаа. Гар утас шинээр асуулганд бол SIM-ний пин код асуугадаг. Ядаргаатай тэрийг бол би дандаа унтраадаг байгаа. За settings рүүгээ ороод mobile service рүүгээ ороод за SIM рүүгээ ороод доошогоо гүйлэх юм бол SIM pin гэдээ бол байгаа. За SIM pin дээрээ дарангуут одоо яг change pin SIM гэх хоёр тохиргоо би бол энийг дандаа унтраадаг. Унтраахын тулд SIM-ийнхаа pin бол идэг. Тэгээд ямар ч юм би бол дандаа бол унтраадаг. За миний дараагийн идэг тохиргоо нь болохоор mailтэй холбоотой байгаа. За хэдүүлээ ямар ч mail рүүгээ бол орчъя. За mail рүүгээ орчоод бүх мэйлүүд рүү бол орох хэрэгтэй. За бүх мэйл рүүгээ орсны дараа fetch new data гэсэн сонголт бол байгаа. Ийшээгээ орох. За ингээ орсны дараа бүх мэйлүүд дээр нь болоод би manual гэдэг одоо гар тохиргоогоор өөрөө мэйлүүдэд одоо татнаа гэдэг сонголтыг бол хийсэн байгаа бол та нар харж байгаа. За тэгээ хамгийн доотлолт нь manual гэдэг яг өөрийнхөө гар аргаар татахыг болж байгаа. Automatically буюу автоматар одоо яг mail application ашиглааг байхад mail бол татахгүй би заавал өөрөө mail application руугаа орж иж өөрөө mail-ийг татна гэдэг сонголтыг бол би хийдгээ. За дараагийн миний тохиргоо нь болохоор notification-тэй холбоотой байгаа. Ямар ч хэрэгэлдэггүй ашигладаггүй натахгүй шинэ би бүгднийг унтраадаг. Зөвхөн зайлшгүй шаардлагатай одоо мессеж ч юм уу эсвэл фон аппликейшн юм уу яг нэн яаралтай шаардлагатай аппликейшнтайгаа notification-ыг л би зөвхөн бол асаадаг байгаа. За дараагийн тохироо нь болохоор location-тэй холбоотой settings рүү ороод доошогоо гүйлгэж жагаад хэдүүлээ яг privacy security дээр очоод location байгаа. За location дээр бол одоо чинь би яг одоо 6 ширхэг аппликейшнийг while using дээрээ тавьсан байна. За always дээр тавьсан нэг ширхэгч аппликейшн бол байхгүй. За одоо чинь календар аппликейшн руу орох юм бол би календар аппликейшн дээр угаасаа хизээч угаасаа локейшн угаасаа асаагаад ах шаардлага байхгүй. Харин Find My application дээр бол одоо чинь while using дээр бол тавьж болно. Гэх мэтчлэн ерөнөөс бусад бүх аппликейшн дээр бүгдэн дээр нь never гэдэг сонголтыг бол асаах хэрэгтэй. Ерөөсөө хэрэгэлдэггүй ямар шаардлагагүй зүйлс дээр локейшныхаа мэдээлэл өгөх бол шаардлагагүй зөвхөн never дээр бол дандаа бол тавьж байгаарай. Тэгээд яг яалтчгүй локейшн хэрэгтэй аппликейшнүүд дээр бол while use гэдэг дээр бол би бол тавьдаг. За нэмэлтээр яг гэх юм бол мэдээж хэрэг low power mode-ыг бол мэдээж хэрэг ашиглаж бол болно. За энийг би бол баараг л ашигладаг гэхдээ хай бол ашигладаг. За бас нэг тохиргоо нь юу вэ гэхээр settings general background app refresh гэсэн сонголт бол байгаа. Энийг бол одоо бүгднийг нь off болгох хэрэгтэй. Off wifi болон mobile data гэдэг бол сонголтууд бол байгаа. За би бол угаасаа off болгодог. Ямар ч нөхцөлд угаасаа арталт нэмэлтээр аппликейшн бол уншаад бол хэрэггүй. Батарей бол идэнэ. За дараагийн нь болохоор mobile дата холбоотой бол асуудал байгаа. За гар утсаараа дата ашиглаж байхад мэдээж хэрэг бусад бүх хэрэггүй ямар ч одоо датагаар ашиглах шаардлагагүй аппликейшнүүд бүгднийг нь унтраах хэрэгтэй. За яг нэн яралтай шаардлагатай тий аппликейшнүүд дээр л одоо жишээ нь бол асаах хэрэгтэй гэсэн үг. Түүнээс шүүл одоо ямар ч хэрэггүй аппликейшнүүд бүгднийг нь бол унтраах хэрэгтэй. За дараагийн ярих нь болохоор вибратортой холбоотой байгаа. Утасныхаа вибраторыг бага ашиглахын тулд мэдээж хэрэг бол унтраах хэрэгтэй. Haptic сонголтыг бол хэдүүлээ never play дээр бол гарах хэрэгтэй. Дуудлага ирэнгүүд ер нь хизээч гар утасны чинь вибратор ер нь бол ажиллахгүй гэсэн үг. За тэгтээ тийм гэж байхгүй. Би бол энийг бол ялтчгүй одоо гадуурхахтай always дээр тавиад гэртээ эрэхтэй бол одоо silent mode дээр л одоо дуурах гэдэг сонголтын дээр бол тавьдаг. За тэгтээ би бол хөвчлэн бол always дээр тавьдаг. Тэгтээ үнэхээр хүсэх юм бол never play дээр бол дарж болно. За бас нэг вибратортой холбоотой зүйл нь юу вэ гэхээр keyboard-сныхаа сонголт руу очоод
haptic feedback гэж сонголт байгаа. Энийг асаах юм бол ер нь бол батарей ч юм бол илүү бол ажил нь яагаад вэ гэхлээр keyboard-д дарах болгонд ер нь haptic feedback буюу vibrator ч юм бол баг багаар бол ажиллана гэсэн үг. Энийг бол би бол яалтч бол унтраадаг. Дараагийн ярих сонголт нь бол мэдээж хэрэг хүн болгон мэдэх бах dark mode бол байгаа. Dark mode яагаад одоо яг асаангууд яагаад батарей баг иргэддэг вэ гэхлээр дэлгэцний утгыг хараар гаргахад мэдээж хэрэг цэник баг өрөх буюу цахилгаан гүйдэл бол баг бол ашиглана. Тийм учраас dark mode-ыг бол ашиглах нь бол зөв. За тэгээд ер нь ийм ойлгомжтой юм яриад хар надад жоохон сонин санагдаад байдаг. Ер нь жоохон нэг л биш санагдаад байдаг. Тийм болохоор би ийм сонин юм бол ярьдгүү. Тэгээд яалтч хүн бичлэгэн дээр л одоо ярьж таарж байна. За тэгээд ер нь эцсийн байдлаар одоо та нарт бол бас зөвлөж хэлэхэд та нар ингээ гар утсаа ашиглаж байхдаа яаж цэнигээ удаан барих вэ гэж бодох чинь ерөн цаагаараа юу гэлтгээд байна гэхээр та нар гар утсаа ашиглаж байхдаа ер нь бол одоо хэрхэн гар утсан дээр баг цахилгаан гүйдэл ашиглах вэ буюу гар утсан дээр аль болох баг функц явуулахыг зорих нь нөгөө талаасаа бас одоо батарей хэмнэх одоо ойлголт бол ингээ болно шүү. За тэгээд энэхүү одоо хүн болгоны зүрхэнд одоо ингээд цус хуруулсан энэхүү одоо муухай тохиргоо болох тийм одоо батарей health гэдэг зүйл маань ер нь хизээ орж ирж исэн бэ гэхээр iOS 11.3 үйлдвэрлэлийн систем буюу одоо 2018 оны 3 сард болоод ингээд гарч исэн байх нэ хамгийн анх. За тухайн үед бол одоо энэхүү одоо функц нарийн тайлбаруудыг бол манай их багш болох одоо Everything Apple Pro Philip одоо багш маань одоо их багш маань тухайн үед бол YouTube дээр одоо бичлэг хийжсэн бол одоо гайхалтай үе бол байсан байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор бас нэг жоохон шал одоо өөр зүйл ярихад ер нь бол миний зүгээс ер нь маш олон л ер нь одоо гар утсыг барьсан. Тэгээд би бол одоо өмнөх бичлэгэн дээр бол хэлжсэн iPhone 6-аас болоод миний хувьд бол одоо хамгийн хайртай утас хизээш одоо номер 1 алдахгүй гэж би бол ярьжсэн. Тэгээд ер нь ингээ сүүлийн үед ер нь бодоод тахад AC3 маань ер нь илүү их одоо би бол одоо татагдаад байгаа. Тэгээд илүү олон жил барьснаас болсон уу эсвэл гэж бодгоомод бас үгүй юм шиг. Би бол одоо iPhone 7 Plus-ыг бол одоо 6 жил барьсан. Тэгэхээр одоо ер нь харьцуулах зүгээрийг жижигхэн энгийн дараахан гэдэг утгаараа одоо илүү татагдуулах шалтгаан болж байгаа юм болов уу гэж бас бодох шиг. Тэгээд бас их сонь 6S гэдэг утас миний хувьд л үнэхээр сэтгэл зүрхэнд хоногшдол одоо байдаг байсан бол энэхүү одоо яг одоо барьж байгаа iPhone SE3 маань бас бараг л номер 1-т бараг ингээд бараг орох гээд байгаа шүү. За iPhone-ы батарейтай холбоотой хоёр шиг бол сонирхолтой түүхэл байгаа. Энэ нь яг юу болж исэн бэ гэхээр iOS 11 үйлдвэрлэлийн систем маань анх гарахдаа дийлэнх iPhone-уудын батарейг бол одоо утгаар нь бол будаа болгож исэн. За тэгээд нэг ялангуяа iPhone 6-ийн загварууд дээр unexpected shutdown буюу одоо үйлдвэрлэлийн системээс хамаарат гар утас маань унтраад исэн бол асуудал бол гарсан. Тийм учраас Apple-ийн зүгээс iPhone 6-ээс загвар дээр үнэгүй батарей солих одоо хөтөлбөрийг бол одоо тухайн үед бол явуулж исэн. Гэхдээ энэ нь бол мэдээж хэрэг тодорхой хугацаанд бол явагдчихсан байгаа. За хоёр дахь түүх нь болохоор iPhone 13-ийн загварууд дээр бас батарейны асуудал гараад iPhone 13-ийн батарейг хагас үнээр нь солиулах бас тийм хөтөлбөр тодорхой хугацаанд бол ингээд бол гарч исэн байна. За тэгээ батарейтай холбоотой яасан иймэрхүү хоёр сонирхолтой түүх бол iPhone дээр бол ингээд болж исэн байна. За тэгээд бичлэг үзсэн хүмүүстээ бол баярлалаа. Хэдүүлээ 7 хоногийн дараа одоо WWDC 26 буюу iOS 27 танилцуулах үйлдвэрлэлийн системийн live stream буюу шууд дамжуулалтаар бол одоо уулзцгаая. Тэгээд iOS 27 үйлдвэрлэлийн системийн бас тайлбар, developer beta 1 бичлэг. За тэгээд WWDC 26-г хураангуулсан бас одоо ивентний бичлэгээр болоод хэдүүлээ уулзах хүртэл тур баяртай.